Сайн байцгаана уу та бүхэнд энэ удаагийн бичлэгээр лайв онлайн сургалтын талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Тэгэхээр орчин үеийн чиг хандлага болсон тренд болсон энэ лайв онлайн сургалт маань хүмүүст маш олон боломжийг олгож байгаа. Цаг хугацаа зарлыг хэмнэж байгаа илүү үр дүнтэй сурах боломжийг олгож байгаа юм шинэ юм хандлага байгаа. Тэгэхээр Дэлхийд тренингийн хувьд бол 2014 оноос хойш онлайн сургалтыг дэлхийд даяар зааж эхэлсэн. 2019 оны байдлаар дэлхийд нэгэн сургалтын явуулгын нийт цагийн 30% бол лайв онлайн сургалтыг эзэлж байгаа. Энэ одоо бол бид нар Монгол улстай ингээд энэ сургалтыг зохион байгуулах боломжийг ингээд бүрдүүлээд байна. Тэгээ бид хамгийн ихний сургалтаа энэ 3 дахь өдөр буюу 2 сарын 19-ны өдрийн 17 цагаас ингээд хийхээр ингээд төлөвлөд байна. Энэ одоо бол сонирхолтой багшиг урсан байгаа. Тэгээ Дэлхийдийн энэ сургалтын багш нар дотор туршлагатай лайв онлайн чиглэлээр ян туршлагатай хүлээн зөвшөөрөгдсөн ийм багшиг урж байгууллагын менторшип байгууллагыг хэрхэн яаж болох вэ? Байгууллагад байгаа үн цэнтэй чухал туршлагатай ажилтан өөрсгөө ийм ажилтнуудыг хэрхэн бий болгож бэлдэх вэ? Залууя яаж хүмүүжүүлэх вэ? Сургах вэ гэдэг ийм чиглэлийг сонирхолтой үн цэнтэй хэрэгтэй агуулгаар бид хамгийн ихний сургалтаа англи хэлээр зохион байгуулах гэж байна. Тэгэхээр нийт Монголд байгаа байгууллагын удирдлагууд ийм хүмүүсийг та бүхэн анхны сургалтанд ингээд урьж байна. Тэгээд цаашдаа бол бид нэр их хэл дээр Монгол сургагч багш нар маань онлайн сургалтаа хийгээд ингээд явна. Тэгэхээр онлайн сургалтанд бол та хаана амьдарч байгаас үл хамааран интернетээр холбогдсон бол энэ сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх дэлхийн боловсролыг цаг үеийнхээ хөл нийлүүлэн ингээд авах өөрийгөө хөгжүүлэхийн боломжийг олгож байгаа ийм зүйл байна. Тэгээд нэг онцлог нь бол лайв онлайн сургалт маань дэлгэр нэг сургалтын онцлог нь бол техник маш өргөн боломжууд байдаг. Хоёр-хоёроор багуулж ажилладаг, чат бичдэг гэх мэтлэн маш өргөн ийм боломжуудыг ингээд танилцуулж байгаа ихэнх сургалтандаа та бүхнийг урьж байна.